Эртээ цагт гинэ. Илжигэн чигт гэж алдарсан нэгэн амбан их говийг гаталсан өргөн замаар ирж очдөг байжээ. Харгас эрцгий тэр амбныг харсан хүн бүхний инээд хүрмээр арьсан багва хань далавчиг салбайсан урт дэлдэн чихтэй юмсанч. Дээрлэхүй тэр амбан дэвэн дэлхийн амтнаас дэлдэн чихээ нуух гэж дэндүү их хичээх тул алсын аянд гарахтан албат зарц нарaan замын хоёр талаар жигсааж зэтүү хүрзээр шороо цацуулан зэвсгэн нууцхай морилдог байсанжээ. Ард түмний зүрхийг шаналгасан айхтар сүрхий алба бол үсийг нь авч өгсөн хүнийг амтэн хүн дэлдэн чихийн тухай ам дамжуулан тархаас болгоомжилж амийг нь хороодог байжээ. Иймийн учир амбаны зорчдог замын ойр орчинд айлантан нутаглагаан болоход амбан аргаан өөрчилж айлын ганц хүүгээр үсэн авахулдаг болж гинэ. Нэг удаа үсэн авахулах ээлж ядуу эмгэний ганц хүүд ноогдоход эмгэнэлтийн албанд тохогдсон хүн эргэж ирдгүй болохоор уйдгарт хүнэгт автсан ч ухаалаг хэрсүү ээж нь нэгийг бодож сүйгчлэхээс өөр аргагүй болж гинэ. Угаас ядуу зүдүү амьдралд нухлагдсан эмгэний ухаан санаанд нэгэн уран арга төрж гинэ. Хатав чинх гурил айланд наас цуглуулж 15 хаан яманыхаа сүүгээр амт оруулан зурж хэдэн мөрөнхийн үрэл болгож саатанд өнхрүүлэн хатааж гинэ. Эмгэн хүүдэн за миний хүү эрхэн 13 ухаан гэж байд гэж ярьдаг да. Ээж нь бас нэг арга нэмье. Амбны үсийг авч байхдаа энэ үрлийг хаяа нэгийг гарнаасаа алдсан хүн болж ганц нэгийг амбны өвөр рүү өнхрүүлээд байгаарай. Амбан чамаас юу гихчиг идэж ямар яман өвөр рүү өнхрүүлв гэж асуух бай. Тэгэхт нь миний хүү ингэж хариулаарай. Энэ амттанг эрдэнийн үрэл гэдэг юм аа. Амссан хүний 10 цагаан буйн дэлгэрдэг гэрээ хүмүн. Амбан амсаж үзээд яаж ийсэн ямар сайхан идвэ гэж асуух бай. Тэгэхээр нь ээжийн минь сүгээр зуурч ийсэн энэ үрлийг та бид хоёр хувааж идлээ шүү дээ гээрээ. Их хүнээс төрсөн амтан юм бол хойно эрх биш нэгийг бодох үйц гэж захиад хүүгэн амбных руу явуулжээ. Илжигэн чигтийн үсийг авч байхдаа ядуу хүү эрх аюулыг мэдэж байсан ч гэсэн инээд нь хүрээд болохгүй болохоор нь ээжийнхэн өгсөн үрлийг авч өмхөөд хаан амбны өвөр рүү хаяа нэгийг унахчаад үсийг нь авч байтал хайрт ээжийнх нь уртчлан хэлсэн ёсоор амбан асууж хүү хариулсаар байжээ. Амбан ноён хэсэг дуугүй сууж байснаа аргагүй л хүү юм даа чи. Амийг чинь энэ удаа өршөөе. Нэрэл эхийн сүгээр зуурсан чинь үнэн юм бол нэг эхийн хүүхдээс ялгаагүй юм боллоо. Харин чи миний тухай хаваарийн хэнд чилж болохгүй. Элдвийн зүйлийг ярьсан байвал энэ хар толгойч нь өнхрөн шүү гэж хэлээд явуулжээ. Хааны ус авахаар явсан хүү харин амьд эргээд ирснийг хаваарийнхан сонсоод амьд ирсэн шалтгааныг нь асуу шалгаагаад байхаар нь арай хааны чих илжигнийх шиг урт юм билээ гэсэнгүй аман барж аргалаад өнгөрчээ. Тэглээч гэсэн хааны хачин муухай чихний хүн амтнд ярмаар санагдаад том болохгүй болохоор нь тэссэнгүй ээжээсээ асуужээ. Ээж нь амаан татад сураа хүүмэн. Хэрцгий амбны хэлсэн үгийг сайн санаж яв. Хэрв хүмүүст ярьж төвчээр алдвал хэрэг буруудан шүү. Хэл амчин захтнаад байгаа юм бол хээрийн хулганы нүхэнд шивнээд вэ гэж хэлжээ.
Үүнээс хойш ядуу хүү үлий дайралдвал Илжигэн чигт хаан ирж явна шүү гэж хэлээд явдаг болжээ. Утсан ч үгүй амбангуй ур зүгийн дулаан орноо зорин явж байгаад уудам эзгүй говьд үдэлхээр буужээ. Аман ноён амтэн хүнгүй энэ газар альжаалсан биеэн амраахаар гадаалж явтал. Охтны добор дээр олон охтон гарч ирчээ. Илжигэн чигт хаан ирж явна. Илжигэн чигт хаан ирж явна гэж хачирчаад байхыг хаан сонсчээ. Хаан хачуу. Миний чихний уртыг хаан л бол мэддэг болжээ. Охтон хүртэл хашгиралдаад байхаар бодоход энэ замаар явж болохгүй гэж шийджээ. Тэр цагаас хойш энэ замаар Илжигэн чигт хаан ирж очихон байж гинэ. Тэрхий муухай чихэн нууж явсан хэрмэн ханам түүх болон үлджээ. Муу үг модон улаантай, муу нуухаар сайн илчил гэдэг энэ шүү дээ. Домог ийм хүү төгсөж байна.